Байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай баг Хөвсгөл аймгийн тухай та бүхэнд бяцхан мэдээлэл хүргэе. Сайн байцгаана уу? Намайг Төвшин Баяр гэдэг. Би Хөвсгөл аймгийн өнөөгийн байдал гэдэг гарчигтай сэдвээр одоо та нарт мэдээлэл хүргье. Хөвсгөл аймгийн одоогийн эдийн засгийн хувьд бол гол салбар нь мал аж ахуй юм байна. Говьгүй хүйт уур амьсгал татсан зохицсон ямаа өхөр адуу гих амьтд малуудаараа давмгай байд юм байна. Жижиг хэмжээний уул уурхайн ажиллагаа алт ашигт малтмал зарим газар идэвхтэй эдийн засгийн техникч тал экологийн нийгмийн эрсдэл бас daarаас нь дагуулд юм байна. Ойн ашиглалтын хувьд бол мод боловсруулах салбарт зарим сумдад нь бий байдаг юм байна. Аялал жуулчлалын хувьд бол Хөвсгөл нуурын дасан мөсний улирал, өвлийн аялал, рендер, цаатан соёл, орлогын чухал их үүсвэр нь болдгийм биш үү. Экологи харин байгалийн хувьд бол Хөвсгөл нуур нь Монгол улсын хамгийн цэвэрхэн устай нууруудын нэг юм. Усны чанар нь био ялгамж бас нэлийн өндөр байт юм байна. Асуудал одоогийн байдлаар экологийн хувьд асуудал гэх юм бол хууль бусаар ойдолт, мод бэлтгэлт, малын хийх бөөгнөрл, уур амьсны дулаалал нөлөөж эхэлсэн юм байна. Бас дээрээс нь хөрс эвдрэл, усны температурын өөрчлөлт, мөсний зузаан сулрах гэх мэт асуудал сүүлийн ирэх оноод тохиолдод байгаа юм байна. Байгаль хамгаалахын хувьд асуудал бол үндэсний парк, нутгийн уламжлалт малчтай хамтарсан менежмент хэрэгцээ энэ бол нэлээд их хийж явдаг юм биш үү. Нийгэм хүн амгийн хувьд бол олон сумуудтай бол сумууд дотроо өргөн тархалтай өдөө тосон дамгай очилт багт байд юм байна. Зарим нутгаар хүн амын шилжилт залуусын хотлоо нүүдэл ажлын хүчний дутагдaltaй ажилт юм байна. Ихэнх нь хотод ер нь бол ирс орж байгаа л гэсэн үг юм байна ерөөхдөө. Орон нутгийн ард түмэн донд уламжлалт соёлын цаатан морины аж ахуйн бууцын соёл зэрэг соёл өвлөгтөн хадгалагдсан байд юм байна. Тэгээд ер нь бол ойрдын тулдаад байгаа аюулууд бол байгаль орчны дөрөдөл, уур амьсгалын өөрчлөлт, хөдөө нутгийн хүн ам буурж байгаа юм байна. Энэ ингэснээр энэ Хөвсгөл аймаг нь өөрөө энэ хөгжлийн үе жоохон ажил хүчний үе жоохон гацан байдлуудын байлгаар орсон яваад байгаа юм байна шүү. За энэ хүрээд миний судалсан мэдээлэл ингээд болж байна. Тэгээд таалагдсан бол баярлалаа. Тэгээд дараагийнхаа сэдвийг орё. За дараагийн сэдв нь болохоор Хөвсгөл аймгийн үзэсгэлэнт газар бат. Хөвсгөл аймаг нь мэдээж Хөвсгөл нуураар алдартай Монголын хамгийн их эзлэх хүнтэй хамгийн гүн нуур байдаг юм байна. Хөвсгөл нь 17 эртний нуурын нэг бөгөөд 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Нийт усны эзлэх нь 381 км3 байдаг нь дэлхийн цэнгэг усны тэг зууны 1%-тэй тэнцэнэ. Хөвсгөл нуур 46 гол гарах цутгах бөгөөд ганцхан эгийн гол их авч урсан. Цэлэн мөрөн цутгаж нийт 1000 км/цаг тулам байгаль нуур цутгадаг байх нэ. Хөвсгөл аймгийн Улаан уул, Рэмчин лүм, Баян зүрэг, Хаах зэрэг сумуудад цаабуг нутгалдаг юм байна. Тайга 4 улирлын турш цаабуг мал нь нүүдлэн амьдардаг тухай иргэдийн цаадан гэж нэрлэдэг байх нэ. Ус аймгийн Сагил сумын нутгаас 1968 онд олдсон хадан цэлсэн сүг зураг нь цаабуг унаж урт чад бариад явж хүний дүрслэлсэн байдаг. Ил сүг зураг нь Монгол эртээр үеэс цаабуг гаршуулан унлага эдлэгийг ашиглаж байсны баримт болж байна. Хатгалаас Улаан уул руу явах замд 13 аваа бүхий өлийн халзан даваа байдаг. Өлийн халзан даваа нь 2110 м өндөрт оршдог. Дарахад овгийн хүмүүс манай улсын олон аймгийн сумаар тархсан байдаг нь угсаатан зүй судлаачид өөрсдийн бүтээл тэмдэглэсэн байдаг. Мөрөн хотоос 35 км-ийн зайд орших Игэл нуурын баруун талд Улаан толгойн биеийн бэлд 5 ширхэг буган хөшөө ойрын орчим нэлийн хэдэн 1-2 м өндөр дөрвөлжин болон дугуй хэрэгсүүр бий. Энэхүү буган хөшөөний хоёр дахь нь 340 см өндөр Монголын хамгийн өндөр буган чулуу гэдгээрээ алдартай. Уг буган чулуун хөшөөний дээд талд нар 9 ширхэг ташуу бөөрийнхээ нүх хонхоолгон цогсон буганы дүрс тод дүрслэгдэх нь орилц орших 4 буган чулуунаас хэмжээ хий зурлаар өрөмөц онцлогтой юм. Даян дээрхээ
Даян дээрх агуун Хүсгэл аймгийн Цагаан Үр самын төвөөс зүүн тиш уйлган багийн нутаг дээрхийн гол Үүрийн гол эмгэлчээр дээрхийн хам хэмээх газар Үүрийн голын хойд дэнж 38 км газарт байдаг. Зүүн талд горцгор цахир уул буян тул, хойд талд дээрхийн гол хийх соёо уул байдаг. Эрдэнэ болгон сумын төвөөс зүүн тиш 70 км-д өндөр уулын бүсэд байрладаг байна. Хүсгэл аймгийн хамгийн өндөр уул болох Соёны нурууны оргил мөнх сардаг уул юм. Соёны нуруу нь Монгол улсын баруун хойд хэсэг Өвөр Сибирт байдаг уулархаг бүс нутаг юм. Зүүн соёо, баруун соёо гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Баруун соёо нь бүгд найрамдах Туваа улсыг, зүүн соёо нь Хүсгэл аймагт оршдог. Хамгийн өндөр цэгт нь Хүсгэл аймагт байх мөнх сардаг уул бөгөөд 3491 м өндөр байдаг байна. Тэгээ нацагд орж байгаа миний нутаг шүлэгний эхний бадагт Хинтээ хангаа соёны өндөр сайхан нуруунууд хойд зүүн чимэг болсон айн хөвчий холнод хэмээн шүлгэлсэн байдаг. Миний ярих сэдв бол Хүсгэлээс гарсан түүхэн алдарнууд байгаа. Тэгээ тайлбар хэсгээс дэлгэрэнгүй харцгаая. Эхний алдартан бол Монголын хамгийн өндөр хүний нэг бол Пүргийн гонгор юм. Ард олны дунд өндөр гонгор хэмээн алдарсан тэр сайн ноён хаан аймгийн Далай Чонхор вангийн хошуу одоогийн Хүсгэл аймгийн Жаргалан цумын нутагт 1880 оны ихэр төржээ. 1920-ад оны үед Монголд шинжилгээний ажлаар явж байсан Америкийн нэгдсэн улсын эрдэмтэн Эндрюс гонгортой уулзаж зургийг нь авч өндрийг нь хэмжиж 2 м 36 см гэж тодорхойлжээ. Дараагийн түүхэн алдартан бол Синомын Лувсан ванда 1904 оноос 1990 он хүртэл Монголын соёлын гавьяа зүтгэлтэн билээ. Дараагийн алдартан Яруу найрагч Бэгзийн Явуу хулан 1920-оос 1982 он Монголын ардын уран зохиолч Яруу найрагч түүний шүлгүүд Монголын утга зохиолд шинэ өнгө оруулсан байдаг. Мөн дараагийн алдартан бол Бямжавын цэрэнд орж Хүсгэл аймгийн түүх угсаатны судлалаар олон бүтээл хувирсан судлаач юм.